Сайн бацхан эрхэм мөндөд уншигч сонсогч үзэгч та бүхэндээ хүргэдэг 100 асуулт нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор Монголын хэрэглэгчдийн эрх ашигыг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооны ерөнхийлөгч, хүний эрхийн хуульч, улс төрч Цэрэн Дашин Оюнбаатар хүрэлцэн гэж оролцож байгаа. Сайн байна уу танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байна уу. Бүх одоо үзэгчтэй энэ өдрийн мэндийг хүргэе. За юуны түрүүнд бидний урилгыг хүлээн авч нэвтрүүлэгт маань хүрэлцэн гэж оролцож байгаа. Танд маш их баярлалаа. Зуслан сайхан уу та? Сайхан зусж байна. Их сайхан зам болж байна. Энэ зунч их сайхан зам болж байгаа. Хурбороо ихтэй. Ялангуяа би чи говийн хүн, манай говь руу одоо баг зэрэг бороо орж эхэлж байна. Цаашдаа хангалттай бороо орох бах. Говьд бороо оруулах баярлна үст. Баярлалгүй яах вэ? Бид нар ч одоо байнга цаг агаарыг мэдээ харж байна. Нутгаар говцаар ярьж байна. За юуны түрүүнд хэрэглэгчдийн байгууллагын үүсэл хөгжил чиг хандлагын талаар та өгүүлээч. Одоо үзэгчд маань ямар хэрэглэгчдийн одоо байгууллагаар Монголын хэрэглэгчдийн эрх ашигыг хамгаалах нийгэмлэг гэдэг байгаа шүү дээ. За нэгдүгээр энэ нийгэмлэг төрийн бус хоёрын ялгаа нь ер нь юу вэ? Тэгэхээр энэ хэрэглэгчдийн эрх хамгаалах нийгмүүдийн үндэсний холбоо гэдэг бол 21 аймаг, 9 дүүрэг, за одоо 200 гаруй суманд өөрийн салбартай. За 17 салбарын хэрэглэгчдийн байгууллагыг нэгтгэсэн ийм маш томоохон олон нийтийн байгууллагын бүтц. За энэ бол төрийн бус байгууллага, тодорхой чиг үүрэгтэй, тодорхой ашиг сонирхлын энэ төрийн бус байгууллагаас өрмөц. Энэ бол олон нийтийн байгууллага. Тухайлбал одоо хуультай 3 төрийн бус байгууллага, олон нийтийн байгууллагын нэг. За энэ бол худалдаа аж үйлдвэрийн танхим, үйлдвэрчдийн байгууллага, Монголын хэрэглэгчдийн байгууллага гэсэн ийм 3 одоо томоохон бүтцтэй. За энэ төрийн болон төрийн бус чиг үүргийг гүйцэтгэхэд гол нь Монголын хэрэглэгч, Монгол хүний хэрэглээний асуудлыг, Монгол хүний одоо эрхийн асуудлыг хангах ийм үүрэг зорилготой байгууллага. Өнөөдөр одоо 30 гаруй жил болж байна. Цэнд баяр гэж хүн анх одоо үйлдвэрчдийн байгууллагын хэлтс байсан. Ингэж одоо тасарч байгуулагдсан ийм өргөн байгууллага. Үйлчлэгээ хөгжлийн хувьд бол Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Джон Кеннеди 1963 онд Америкт хэрэглэгчийн байгууллагыг анх санаачилсан. За хэрэглэгчийн байгууллагын талаар нэгдсэн үндэсний байгууллагын тогтоол конвенц байдаг. Өөрөөр хэлбэл дэлхийн хүн төрөлхтөн одоо хүн бол төрснийхөө хувьд за ягдмал ирэхээр аюулгүй орчинд амьдрах, баталгаатай чанартай хүнсээр хангагдах, эрүүл орчинд амьдрах, эрүүл сарвал урт удаан наслах энэ болцоо нөхцөлд хангах ийм үүргийг бүх улс орнуудын төр, бүх улс орнуудын одоо нийгэм төрийн бус байгууллагт нь өргөжүүлсэн ийм маш чухал одоо энэ бол нөгөө экологийн одоо эрүүл амьдрал, байгаль экологоо хамгаалах асуудал, хүнсний аюулгүй байдал, хүн амын одоо аюулгүй орчинд амьдрах, химийн хорт бодис, гений өөрчлөлттэй бодис юунаас одоо хүнсний бүтээгдэхүүнээс татгалзах гэдэг ингээд асар өргөн дэлгэр асуудал байх юм. Тэгээ энэ чиглэлд манайх яг 30 гаруй жил ажиллаж байгаа. Бүх улс орнуудын хүрээнд бол одоо Европт улс орнууд гэдэг юм уу, Скандинавийн улс орнуудад хэрэглээний соёл ерөөсөө хүний эхний ээлжинд бүх талаас нь хангах бол хэрэглэгчийн эрхийг хангаж өгөх ёстой. Хэрэглэгчийг боловсралтай болгох ёстой. Ийм чухал одоо салбар байгаа юм. Тэгээ энэ салбарыг одоо бид өнөөгийн одоо удирдлагууд нь одоо нэг бид түрүү хэлсэн 21 аймаг 9 дүүрэг 17 салбарыг нэгтгэхэд ингээд зохион байгуулад авч явж байна. Танай идэвхтэн сонголт 10 гаруй мянган хүнтэй үндэсний том сүлжээ болжээ. За үүгээр хэрхэн үр ашигтай цаашид одоо хөгжүүлэх таны бодлого, зорилго одоо юу вэ? Тэгэхээр би бол өнөөгийн тэргүүн ерөнхийлөгч дүрмэндээ бол ерөнхийлөгчийг заагдсан. За 14 оноос хойш тасралтгүй ажиллаж байна. Ер нь бол 1990-ад онд байгуулагдахаас нэхлэн хууль эрх зүйн зөвлөгөө өгөх хамтран ажилласан. 2003 онд хэрэглэгчийн хуулийн шинжилсэн хариулгыг миний бие улсын хурлын гишүүн байхдаа удирдах зохион байгуулсан. За өнөөдөр энэ манай хэрэглэгчийн байгууллага бол сайн дурын байгууллага, төрийн бус одоо иргэний нийгмийн олон нийтийн байгууллага гэж бид хэлсэн. 200 орчим сумд өөрийн салбарттай байна. За хүмүүс нь дандаа одоо идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Нийгмийн одоо тэр сумынхаа, аймгийнхаа эсвэл салбарынхаа ард иргэдийн эрх ашигыг илүүтэй хамгаалж зүтгэдэг юм. Зүйл эрүүл мэндийн салбарын хэрэглэгчийн байгууллага гэхэд эрүүл мэндийн салбарын ажилтны эрх ашиг
тэр хүмүүсийн одоо цалинхөөс нийгмийн асуудлуудыг багш нарын багшныхаа чиглэлээр за бусад одоо боловсролын салбар гэхэд боловсролын чиглэлээр ингэж ажилладаг. За бусд нь бол аймаг сумын зохион байгуулалтаагаар ихэнх газрууд бол орон тооны бус маягаар гэхдээ аймаг орон нутгийн удирдлагатай зохицуулаад хуулийн дагуу үндэсний хөтөлбөр одоо хэрэгжсэн ингээд тодорхой бас дэмжлэг аваад ингэж үйл ажиллагаа явуулдаг. За ирээдүй бол маш том. Яагаад гэвэл Монгол хүний урт наслах, амьд явах, эрүүл хүнсээр хангагдах орчин нөхцөл ахуйн одоо эрүүл экологийн хувьд цэвэр одоо Монгол хүний амьдрал үйл ажиллагаанд ямар нэгэн сөрөг нөлөөлгүйгээр урт наслах юм боломжийг бүрдүүлэх ийм өргөн чухал үүрэгтэй иргэний нийгмийн тогтолцоо. За энэ тогтолцоо бол улам өргөжнө. Монголын одоо бүх сум, баг, хороонд энэ иргэний нийгмийн идэвхтэн сонгуультнуудыг ажилуулж чадсанаар тэдний үйл ажиллагааг дэмжснээр тэдний ямар нэгэн тийм цалинхөөс авахгүй шүү дээ. Дэмжснээр бид эрүүл хүнсээр хангагдана. Эрүүл орчинд амьдрна. Өөрөөр хэлбэл одоо энэ манай суманд мэрэгжлийн хяналтын байгууллага байхгүй шүү дээ. Тэнд ажиллаж байгаа манай хэрэгжилчийн байгууллагын идэвхтэн үнэлэхтэй. За бид өөрийн бас хэрэгжилчийн байгууллагын академи бий дараа гарах бах. Тэндээс бид зах хэмжээний боловсрол олгож байгаа, аргачлал өгч байгаа. Тэсэм орныхоо иргэд эрх шиг хамгаална. За адгалж одоо захын суманд очиж байгаа бараа бүтээгдэхүүн хүнсний цөл импортоор орж явсаар байгаад хугацаанд дуусаа очиж байгаа байхгүй. Энэ одоо гадны бичэн чихэрч гэдэг юм уу? Эсвэл одоо гений өөрчлөлтөд бараа бүтээгдэхүүн очиж байгаад тэрийг хүн болгон өнөөдөр хэрэгжилчийн боловсрол байхгүй байна. Тэрийг манай энэ хэрэгжилчийн байгууллагын идэвхтэн сонгуультан очоод одоо шаардлага тавина. Худалдаанд одоо хугацаанд хэтэрсэн хүнсний шаардлага хангахгүй. Тийм бараа бүтээгдэхүүн ирүүл тэг худалдааны зогсоолгох, мэрэгжлийн хяналтын байгууллагт мэдээлэх, за шинжээч өмнөх авч байгаа. Байцаагч өмнөхийг бас манай шударга улстай хэрэгжилчийн төлөө газраас бас олгож байгаа. Нэг 100 тоотогоор байгаа. Тэгээ энийг цаашдаа өргөжүүлэх ёстой. Ингэх юм бол одоо төрийн нуруунд дээрх асар том ачаа багасна. Хэрэгжилчийн байгууллага, хүний эрхийн байгууллага, за тэгээд одоо мэрэгжлийн хяналтын байгууллага үнэхээр хамтарч ажиллаж чадах юм бол Монгол хүний амьдрах орчин, эрүүл амьдрах орчин, наслалтыг сайжруулах одоо уртсгах ийм болцоо байгаамаа. Энэ манайд ер нь энэ хэрэглэгчдийн эрхийг хамгаалах эрх зүйн орчин ямар байдгийг. Тэгэхээр 1991 оны 6 сарын 26-нд анхны хууль батлагдсан. Улсын баг хурлаар хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль. Ерөөсөө Европын орнууд энэ хэрэглэгчийн бодлого за Европын холбоо, Америкийн нэгдсэн улсууд маш өндөр төрөөс тодорхой санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Төр болон олон нийтийн байгууллагын хамтын үйл ажиллагааны одоо бодит үр дүн бол одоо хэрэглэгчийн соёл бол Европт маш өндөр шүү дээ. Хугацаанд дууссан эсвэл одоо тэр өдөртөө зарагдаагүй бүтээгдэхүүн орой бүгд лангуун дээрээс байхгүй бол манай тийм алга шүү дээ. Бүр. Тэгэхээр хэрэглэгчийн байгууллагын маань үйл ажиллагаа үүрэг шинэ хуулиар одоо нэг хууль улсын хурлд орцсон байгаа. Тэр хууль бидний санаанд бүрэн дүүрэн бас нийцсэн гэж хэлэхгүй гэхдээ одоогийн үйлчилж байгаа хуулиас нэлээд өндөр хэцтэй байгаа. Тэр хууль батлан гаргах юм бол хэрэглэгчийн бодлого үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд томоохон одоо бас агц гарнаа. Тэгээ энэ ер нь цаашдаа бол хэрэглэгчийн байгууллагыг төр олон нийтийн хамтарсан Монгол хүний төлөө ийм одоо томоохон хүч тогтолцоо гэж ингэж ойлгож ажиллах шаардлагатай гэж. За 10,000 хүн гэдэг бол яг манай идэвхтэн сонгуультын бүртгэлтэй. Сая бид энэ 5-6 сард 10,000 одоо 11,000 хүрсэн манай идэвхтэн сонгуультан гэж бүртгэгдсэн, хаягаа өгсөн, уцаа өгсөн, регистрийн дугаар бүртгэсэн. Бүхэнтэйгээ бид харьцсан. Өөрөөр хэлбэл бид улс төрж идэггүй, намчрахгүй. Ер нь Монгол хүний төлөө яаж ажиллах уу гэдэг бодлого чиглэлийг өгч байгаа. 2003 онд шиг санаж байна. Та улсын хурлын гишүүнээр ажиллаж байхдаа хэрэглэгчийн хууль дээр шинжилсэн найруулгад ажлын хэсгийг ахалж байсан тийм ээ. Уг хуулийн ач холбогдол гэх үү? Үзэл баримтлал онцлог нь ер нь юу ийсэн юм бэ? 2003 оны шинжилсэн найруулга байгаа хэрэглэгчийн хуулийн. Энэний хувьд бол бид Европын холбоо, за дэлхийн стандарт гэж хэлэх юм, Америкийн хууль тогтоомжуудыг нэлээд харж хууль хийсэн. Тухайлбал энд бол зөвхөн хэрэглэгчийн эрхийн ашигыг хамгаалах асуудал бол энэ олон нийтийн байгууллагын үүрэг биш. Ер нь бол хүний нийгэмд амьдарч ажиллаж байгаа бүхэн өөрийнхөө хэрэглээ
өөрийнхөө одоо өдөр тутмын хэрэглэж байгаа хоол хүнснээс эхлээд ахуй орчныхоо төлөө санаа тавьдаг байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хүн өөрийнхөө төлөө, үр хүүхдийнхээ төлөө, гэр бүлийнхээ төлөө тэмцэнэ. Нийгмийнхээ эрүүл байхын төлөө тэмцэнэ. Энэ тал дээр бол ахиц гаргахаар бодлого хийсэн. За нөгөө талаар хэрэглэлээ чийг тойрсон эрх зүйн асуудлыг маргааныг гэж хэлж болно тийм ээ. Энийг шийдвэрлэх арбитрийг уг нь бий болгосон. Их зоримог шийдвэр байсан л та. Харамсалтай нь манай нөхцөл энийг ажиллуулж чадаагүй байж байгаа сүлд нь энийг хуулиас хасцсан байхгүй. Өөрөөр хэлбэл арбитр бол аливаа хөндлөнгийн маргааныг тухайлбал одоо тэр хэрэглээнд орж ирж байгаа. За ухаанаас ирж байгаа манай нарийн ногоо ухаанаас ирдэг шүү дээ. Энэ нарийн ногооны асуудлаар одоо хүнд өвчлүүлж байж нэг маргаан үүсгэхэд энэ маргааныг хөндлөнгийн арбитраар хоёр талын одоо мэрэгжлийн хуульч арбитр, гурав дахь арбитраас сонгож шийддэг одоо худалдаа ажилтнаар нэг арбитр шиг байх хэрэгтэй. Энэ дэлхийн нийтийн жишг. Ийм том өөрчлөлтүүдийг хийсэн юм аа. За харамсалтай нь 2008 онд дахиж өөрчлөлт ороод эднүсийг одоо нөгөө төрийн бас байгууллага дээр хүнд ачаал гэсэн юм уу манай тухайн үеийн нөхдүүд маань энэний нөгөө гүн гүнзгий ач холбогдол нь ойлгоогүй учраас хасцсан байна. Одоо энэ маргаанууд ихэнхдээ шийдэгдэхгүй. За сайндаа мэрэгжлийн хяналтаар нэг акт тавиулах юм уу, тургуул оногдуулах ийм байдлаар хязгаарлагдаад байгаа. Энэ ч том хэмжээний маргаан. Аж ахуй нэгж одоо бэлтгэхийн нийлүүлэгч одоо хүлээн авахч худалдан одоо борлуулдаг хоёр байгууллагын хоорондох чинь хэдэн 100 сая төгрөг хэдэн 10,000 долларын ийм гэрээ хэлцээрүүд орж ирж байгаа шүү дээ. Тэгээ чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүний асуудал орж ирэхэд одоо гадаад явагдал худалдаа ажилтнуудын танхим дээр очих. За дотоодын хөтөл иргэний шүүхээр 2 сар 3 сар бүтэн жил явах ийм болж байгаа. Арбитр уушуурхаа шийдэх ийм л тогтолцоо байгаа юм л да. Тэгэхээр маргааны тал нь энэ эрх зүйн тал нь. За энэ хуулиуд дээр бол нэлээд ахицууд байсан. Тэгээд дараа нэмэлт өөрчлөлтөд орсон өнөөгийн хууль маань боловсруулагдаад ингээд улсын их хурал дээр хэлцэх шатандаа явж байна. Тэн дээр одоо төрийн байгууллага, шударга үүсгэх хэдийн төлөө газар бол төрийн одоо агентлаг манайтай хамтран ажилладаг. Манай шууд удирдлага биш, бид хамтран ажилладаг. Одоо эрдэнэ дарахтай одоо бас тодорхой ажлууд хийгээд ажиллаж байгаа. Бид нар саяхан шунхар захын махны худалдаан дээр чинь 80 хэдэн арчдсан усны одоо 75% нь хүний ялгдсанаас гардаг тийм бактеритэй байна гэсэн нэг мэрэгжлийн хэлтийн байгууллага гаргасан байна шүү дээ. Тэгээ энэ дээр одоо бид шаардлага тавьж байгаа. Энэ ч одоо илүү хэмжээ аргагүй юм. Маш аюултай байхгүй. Ерөөсөө энэ чинь Монгол хүн нөгөө Монголын экологийн цэвэр мах нөгөө гурил экологийн цэвэр ногоо иддэг гэд ингээд дэлхийд гайхуулаад байсан чинь бид нар тийм бохир орчинд өнөөдөр энэ махны худалдааг эрхэлж байгаа асуудлыг одоо сэхслэх шаардлагатай. Гэх мэтлэнгийн олон том улсын засгийн газрын хүрээнд хэрэгжлийн байгууллагад хамтраад шийдвэрлэх том асуудлууд байна. Хэрэгжлийн байгууллагын бүхэлд нь хэрэгжлийн тогтолцоо бүхэлд нь шатар сайд хариуцдаг. Энэ тал дээр бол одоо шатар сайд засгийн газарт асуудал оруулж шийдвэрлүүлэх хэрэгжлийн байгууллагын статус үүрэг зорилгыг тодорхой болгож өгөх ийм шаардлага байна. Бид Монголд ажиллаж амьдарч байгаа за нэлээдэн тэтгэврийн насны нийгмийн идэвхтэй тэр хүмүүсээ илүү идэвхтэй ажиллуулж энэ Монгол хүний эрүүл орчинд амьдрах тэр нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Тэр сумын дэлгүүрийн лангуун дээрээс хортой бүтээгдэхүүн, хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүн эсвэл одоо энэ Оросд шахагдаад байна шүү дээ гений өөрчлөлттэй одоо дэлхийн нийтээр худалдаж байгаа сүлжээний одоо хүнсний бүтээгдэхүүнүүдийг Орос бол шууд шахаж байна. Манайх ч гэсэн энэ дээр одоо ажиллах ёстой. Гений өөрчлөлттэй хүмүүст урт удаан хугацаанд үр удамд нь тухайн хүний амь насанд нь эрүүл мэндэд нь хор тохирол учруулж байгаа. Одоо Монголд зүрх судасны өвчин, ходоодны замын өвчин, за дээр нь диабет, сахарын энэ өвчнгүүд бол гадаадын импортоор ирж байгаа энэ хүнсний бүтээгдэхүүнээс ихээхэн одоо үүсэлтэй гэдг нь нотлогдож байгаа учраас харьцангуй экологийн цэвэр Монгол орныхон газар шороонд ургасан эсвэл Монгол орныхон энэ ургамал ногоо гэдсэн тэр малынхаа түгээдийг цэвэр орчинд зөв боловсруулж хэрэглэх энэ асуудал болж байгаа. Сая шудраг өсөлтийн хэрэглийн төлөө газрыг та дурдаад өнгөрлөө л дээ тийм ээ. Тэгэхээр эдний байгууллагын за байцаагч ажилтнууд гадуургийн хяналт шалгалт хийгээ явж байгаа шүү дээ. За хяналт шалгалт хийгээ явж байхдаа тодорхой илэрч байгаа зөрчлүүд дээр одоо торгуул акт одоо сануулгах одоо тийм арга хэмжээнүүд ингээд аваа явж байгаа шүү дээ.
Танаа байгууллагын ингээд нөгөө хяналт шалгалт хийгээд бас тийм торгуулийн эдэрийг шууд тавьж болохгүй ч гэсэн бас ингээд шаардлага тавих нөгөө хүмүүс нь яаж хүлээж авах вэ? Бид бол 2003 оны хуулиар бол нэлээд эрх хэмжээ өгч ирсэн юм. Тэгээ 2008 оны өөрчлөлтөөр бол энийг хязгаарлагдсан байна. За нэгэнт олон нийтийн байгууллага учраас бид нөгөө энэ бодлогыг хянах үүрэгтэй эсвэл хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллагад бичгээр шаардлага өгч байгаа, мэдээлэл өгч байгаа. Тэрнээс төрийн одоо шууд аль бодлогын торгуул оногдуулах шиг тийм арга хэмжээ авах асуудлыг бол бид нар хийдэггүй. Тэгэхдээ энэ байгууллага аймгийн засаг даргын дэргэд, нийслэлийн засаг даргын дэргэд, дүүргийн засаг даргын дэргэд байрлаад, үйл ажиллагаагаа уялдан зохицуулаад ингээд ажилладаг учраас нөлөөлөл үр дүн бол харьцангуй сайн байна. Энийг илүү өндөр түвшинд болгох, илүү олон нийтэд иргэдтэйгээ ихэнх дунд орж, яг хэрэглэгчдийн дунд орж тэдний эрх шиг хамгаалan ажиллах ийм болцоо нөхцөл бол илүү их өргөн бий. Энийг одоо шинэ хуулиар, шинэ засгийн газрын бодлогоор тэрнээс дан захиргаадаж, дан одоо байцаах шинж гэдэг юм уу, албан тушаалтны эрх мэдэл энийг бол одоо өөрчлөх юм боломж байхгүй. Иргэдийн нөөрийн одоо ухамсар идэвхээр энийг өөрчлөх ийм болцоотой гэдгийг хэлэх байна. Хэрэгчдийн хөдөлгөөний 30 жилийн энэ жил тохиож байгаа. Тэгээ танаа байгууллагаас юу байсан мэт шүү дээ. Ногоон хувьсгал илүүлэхээр улс орон даяар уриалсан байна лээ. Тэгээд энэ талаар танаас тодруулаа. Яг яагаад чухам ногоон хувьсгал гээд байгаа юм бэ? Тэгэхээр Монгол орны энэ харьцангуй эдгээр уул уурхай нэлээ хөгжиж, энтэй дагуу байгаль экологид нэлээ охиролтой байлаа ч гэсэн Монгол орн бол дэлхийд одоо ховрхон, цөөхөн унган байгалаараа үлдсэн экологийн цэвэр орчинтой ийм улс орн. Гэхдээ өнөөдөр энэ ногоон одоо ой энэ одоо цөлжилтийн асуудал, хүндрэлүүд учирч байгаа. Ялангуяа сүүлийн үед одоо үйлдвэрлэлийн хөгжилтэй холбоотой бас нэг хэсэг замбраагүй хот байгуулалттай холбогдоод утааны асуудал, нийгмийн сөрөг одоо тийм үр дагавар олон гарлаа. Тэгэхээр эндээс гарах арга зам бол ерөөсөө улс орноо газар нутгаа ногооруулах, ойжуулах, мод ургамал тарих ийм л бодлого. Бид ирээдүйн хойч үедээ Монгол улсыг авч үлдэх, Монгол улсын үндэсний аюулгүй байдлыг хангах нэг асуудал бол ерөөсөө энэ одоо ногоон хувьсгал байх хэрэгтэй. За энийг яаж хийх тухай асуудлаар бид нэлээд өргө хүрээнд ярилцсан. Засгийн газар дээр саналаа өгсөн. Монгол улсын ерөнхий сайдаар өнөөгийн ерөнхийлөгчөө сонгогдсон Хүрэлцөх ерөнхий сайд улсын дараа бол бид импортоор хүнсний ногоо, түүний дээр нарийн ногоо авах асуудлыг бол тэр цэгцэлнэ, болно гэдэг юм том зорилт төвшүүлсэн. За сая энэ засгийн газрын ерөнхийлөгчийн сонгуульд оролцох хөтөлбөрийн үед бид уулзаж, за саяжлаа хүнс хөдөө аж ахуйн сайд, хөдөө аж ахуйн дэд сайд гэж холбогдох хүмүүстэй уулзаад ерөөс улс орноо ногоон хувьсгал болгох ажлыг эхлүүлье. Хийе. Ялангуяа хэрэглэгчийн байгууллага гэдэг ингээд бид 10,000 идэвхтэй гишүүдтэй энэ байгууллагын ажлыг санаачлаа. За энд юу хийж болох вэ? Нэгдүгээрт хашаатай айл болгоно. 3-аас доошгүй мод тарья. Хашаанда 3 модтой, жилд 3 мод тариад одоо 10 жилд 30 модтой болно шүү дээ. Тэр чигээр ногоо хашаа болно. Хашаанда хүлэмжтэй болё. Хүнсний ногоогоо өөрсдийн помидороос эхлээд хүнсний ногоо одоо тэр амтад чинжөө минжөө гэдэг ингээ хүнсний ногоо. Монголын хөрсөнд урахгүй нэг ч ногоо байна. Бүр социализм үед чинь өмнө говьс помидор өгөрцөгөө татж байлаа шүү дээ. Ховд дорн говьс шивгаагаар хангаж байлаа шүү дээ. Тэгэхээр ерөөсөө монголчууд Монголын энэ сайхан эрүүл хөрсөнд тарихгүй ургамал гэж байхгүй. Ингэхдээ зэрэг одоо бид нар чинь 280 мянган өрх, за 100 мянган тарилаа гэж бодоход энэ хүнсний нарийн ногоогоо монголчууд хангах болцоотой болчихж байгаа байхгүй. Заавал урдаас, Ирэнээс, Ухаанаас одоо нэг корона гарсан Ухаанаас энийг нааш зөөж явах шаардлага байхгүй болчихж байгаа байхгүй. Энд ганцхан хүндрэлтэй асуудал бид хөдөө аж ахуйн сайд холбогдох хүмүүстэй яриа шийдэж чадав. За айл өрх гэхэд ер нь 7 хоногт 10 хил, 20 хил өрцөө помидор ч юм уу нарийн ногоо хурааж байна. За 5-ын өрсөдөө хэрэглэдэг, 10-ын өрсөдөө хэрэглэхэд тал нь тэр айлд илүүдэл байхгүй. Энийг нөгөө нэгтгэж авдаг. Тэгээд нийтийн хол юуны одоо дэлгүүр худалдаанд нийлүүлдэг ийм механизмыг анхаарч аялагч бид зөвлөд байгаа юм.
Тэгэхээр бид бизнест оролцохгүй энэ төргээд бид санал зөрчилдөө. Энэ бол бизнес нь биш юм. Хоршоолын хэлбэрээр ч юм уу. Одоо цаашдаа бид юу сонирхож байна гэхээр за нийтийн хоолны газар, алдартай ресторан одоо юу ч байдгийг Чингис ч гэдэг юм ингээд. За тэнд байгаа хүнсний бүтээгдэхүүн тэр нарийн одоо сайхан хоол хийж байгаа бүтээгдэхүүний их сурвалжуудыг заана. Ийм дүрм журмыг бид одоо санал болгож байгаа. За энэ дээр скватрын одоо хүрээ мах тийм ээ. За бор нуурын одоо өрсөн помидорч байдаг юм уу? Эсвэл одоо тэр байцаа төмсч байдаг юм уу ингээд. За одоо баян жандаас ирсэн юу гэдэг. Яг ингээд их сурвалжийн заагаад өгчдөг болвол энэ гадныханаас илүү үнэтэй байж таарна. Тийм ээ. Гадны одоо ирээнээс орж ирж байгаа нуунаас. За дэлгүүр сарж байгааг мөн хаанаас сарж байгааг гэдэг. Манайх хууч нэг ярьдаг чинь хар шороо наагаад Монголын юу гэдэг шиг юм байхгүй байх. Ийм байдлаар асуудлыг алхамаар шийдэх юм бол манай хашаа амьдарч байгаа хүмүүс ер нь одоо гэр хороолт одоо газар дээр ингээд амны аж ахуй хөгжүүлэх ногоон аж ахуй хөгжүүлэх нарийн ногоо тариалах юм болцоо. Энийг төр дэмжиж өгөөч. Ялангуяа хүлэмжийг одоо хийгээд борлуулахдаа урт хугацааны заавал орон сууц лизингээр авчих хэрэггүй шүү дээ. Урт хугацааны маш хөнгөлтэй зээлээр 3% зээлээр айд болгонд за эхлээд хамаагүй 3 м 5 м одоо урттай 3 м өргөнтэй хүлэмж барьчих. Тэр айл хүнснийхээ ногоо хангаж чинь. За цаашдаа консервлаад юм хадгалах аргын заагаад өгч. Өдөө энэ бол нөгөө хийх ажил байхгүй. За хөдөлмөрийн юм дээр насных нь одоо бас тэтгэвртэй гарцсан энэ ахмадууд бол тэнд эрүүл амьдрах тэр одоо биеийн хүчний өөрхөн өөртөө тарц ажил хийх ногоогоо тарих ийм өргөн боломжтой. Энийг л бид ногоо хувьцгалыг нэрлэдэг байна. Ногоо хувьцгал гэдгийг бүх нийтээр улс орны хэмжээнд өргөн одоо бодлого болгож хөдөлгөөн болгож өрнүүлээ. За энийг бид санаачилж байгаа. Цаашдаа энэ чиглэлээр засгийн газар холбогдох байгууллагатай бид одоо хамтраад ер нь бол бид гадны импортын чанарын шаардлага хангахгүй хүнсний бүтээгдэхүүн түүний дотор одоо хүнсний ногоог хязгаарлаад ер нь импортоор орж ирлээч гэсэн их сурвалжаа маш сайн тогтоосон байна. Манай тийм лаборатори алга. Юунд ч зам үүдч тийм лаборатори алга Улаанбаатар чиний шаардлага хангаж чадахгүй. Өнөөдөр ямар юм орж ирж байгаа шууд орж ирээд барсах дээрээс тал тийшээ зөөгөөд ингэ явж байгаа. Энэ өнөөдөр монголчуудын өвчлөлийг бий болгож байна шүү дээ. Энэ хотод гэдсийн замын өвчин дөрөв чимээний хэлдэг дээр сахар. Тийм учраас бид энэтэй нэлээд төрийн бодлогын төвшөнд хэрэглэгчийн асуудлыг нэг тавьж ажиллах ийм шаардлага байна. Хэрэглэгчийн эрх, хүний эрх хоёр асуудал бол харилцан холбоотой ийм асуудал. 2016 онд ч тэ засгийн газрын шийдвэрээр бас таны санаачилгаа шиг санагдаж шүү. Хэрэглэгчийн жил болгоод зарлж ирсэн шүү дээ. Тэр ажил ер нь хэрэг үр дүнгүй өгсөн бэ? Та яаж харсан? Хэрэглэгчийн жил 2016 онд сайхан бэлгийн ерөнхий сайд байсан. Би шатар сайд энэ ажлыг хариуцлагын хувьд хэрэглэгчийн жилийг зарлаад засгийн газрын хөтөлбөрийг боловсруулсан. 20 он хүртэл энэ хөтөлбөр хэрэгжсэн. Үндсэн олон асуудлууд нь бол хэрэгжээд явсан. 2016 онд шатар сайдыг би 15 онд хөрөлсөх шатар сайд байхдаа ажил авсан. 2016 онд хөрөлсөх сайд өгсөн. За хөрөлсөх сайд бол энэ эргэлгчийн асуудал дээр тодорхой анхаарал тавьсан. Ялангуяа би түрүү хэлсэн хүнсний аюулгүй байдал. Түүний дотор одоо энэ хүнсний ногооны асуудлаар бол томоохон асуудлууд дэвшүүл тавьсан. За зохих хэмжээнд бол хэрэгжлийн хөтөлбөр хэрэгжсэн. Одоо шинээр засгийн газар маань хэрэглэгчийн одоо хөтөлбөрийг боловсруулж хэрэглэгчийн хөтөлбөр гэдэг хамгийн чухал альч бус хөтөлбөрүүдээс илүү чухал. Яг гэвэл Монгол хүнийхээ идэж уухыг тийм ээ хоол хүнсний асуудлыг за тэгээд эрүүл амьдрах асуудлыг шийдэж байгаа ийм бодлогын хөтөлбөр байгаа байхгүй юу? Тийм учраас хэрэглэгчийн хөтөлбөрийг бол одоо бид боловсруулах саналыг бол засгийн газарт тавьж байгаа. За энэ 30 жил дээр бид хэрэглэгчийн нэлээд урт хугацааны бодлогын хөтөлбөрийг боловсруулж засгийн газрын хөтөлбөр учраас хариуцах байгууллага, яам, агентлаг бүгд тайлангаа тавьдаг, ажлаа нэгтгэж дүгндэг. Энэ ажил бол одоо энэ хөрөлсөхийн засгийн газар, оюун эрдэнэ засгийн газрын үед бол хийгдэж байгаа. Бүх шатны байгууллагууд тайлангуудаа нэгжээ хэрэгжлийн хөтөлбөрийн талаар юу хийсэн бэ? За мэдээж сансан бодсон бүх асуудал биелсэн үгүй бол бас тийм биш байгаа. Энэ дээр анхаарах хэрэгтэй юмуд бий.
Ер нь бол хэрэглэгчийн салбар дээр бол улс төржилт хэрэггүй. Энэ дээр одоо арчилсан нам байна уу, ардын нам байна уу? Ер нь бол Монгол хүнийхээ тэр эрүүл орчинд амьдрах, гений одоо өөрчлөлтгүй чанартай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх. Одоо энэ сүүлийн үед хөрөлцөх эдийн засгийн газраас эхлээд утааг байхгүй болгож чадлаа шүү дээ. Энэ бол маш том алхам. Хэн ч байсан үнийг хүлээн зөвшөөрөх шаарга байхгүй. Гэхдээ нэг бүрэн гүйс чийдэж чадаагүй гэдгээ хүлээн зөвшөөрдөө 50-60% багасгасан гэдэг. Цаашдаа энэ талаар бас хэрэглэгчийн байгууллага хамтран ажиллах хэрэгтэй. Тийм одоо томоохон хийх ажлууд бидний өмнө байна. Бид зөвхөн хэрэглэгчийн байгууллагын 30 жил ой гэж хэлэхээсээ илүү хэрэглэгчийн байгууллагын үйл ажиллагаа шин шатанд гаргах, төрийн дэмжлэгийг авах, төр хэрэглэгч хоёр, төр иргэн хоёр гэсэн үг хамтран нэг зүгт гарч Монгол хүний одоо заяагдмал тэр эрх ашигыг хамгаалах талаар томоохон акт гарт. Энэ эрх зүйн хүрээнд, хууль боловсруулах хүрээнд бид рүүлсэн. Энэ бол эдийн засгийн бодлогын хүрээнд нөгөө 3% хөнгөлтэй зээлүүд яг энд хэрэгтэй байгаа байхгүй. Тэр хашаанд нь одоо хүнсний нарийн ногоо тарих хүлэмжинд энэ хөнгөлтэй 3% зээлийг өгвөл хинч тэр ногоогоо тариад зараад энийг олоод авчихна. Тэрнээс нэг одоо юу гэдгийг үйлдвэр аж ахуйн байгууллагт гэдэг юм ингээд өгсөн зээлүүд бол ихэнх нь буцаж төлөгдөхгүй. Өр үүсгээд, бөө маргаа үүсгээд тэгээд дараа нь авилга хайл ахуулын асуудал яригдаад ингээд хөвшиж байгаа шүү. Тэгэхээр айл одоо хүлэмж ихэд 5 сая төгрөнд 3 сая төгрөнд л 2-3 хүлэмж байгуулчих байгаа учраас энэ бол төр засгийн одоо яг өрх айл ам бүл зориулагдсан амжиргааны түвшин дээшлүүлэх маш сайн гарц гэдгийг одоо бас төр засгийн хүрээнд харж хүлээн зөвшөөрч байгаа. Энэ хэрэглэгчдийн эрхийг хамгаалах асуудал дээр энэ гадаад улс орнуудын туршлагыг одоо нэвтрүүлэх, хамтарч ажиллах одоо иймэрхүү асуудал байдгүй. Одоо жишээ нь та JICA-гийн сургалт төгсөгчдийн холбооны тэргүүнээр бас ажилладаг шүү дээ. Тийм. Тэгээд бас энэгээрээ холбогдоод энэ бусад гадаад орноо тийм харилцаа холбоо тиймэрхүү зүйл юу байна уу? Монголын ер нь одоо 3 дахь хөрш гэж ярьдаг. За хүмүүс Америк энэ төр гэж ярьдаг. Зүгээр ер нь 3 дахь хөрш хөгжлийн бодлогод бол 2 том улс байна гэж хардаг. За энэ бол мэдээж манай Азийн Япон улс маш өндөр технологитой. Японд хүмүүс хамгийн урт насалж байна. Окинавагийн хүмүүс бараг дундаж нас нь 100 гэж хэлж шүү дээ. Окинава арлын хүн гэж тэдний хоол хүнс бүтээгдэхүүнээс шалтгаалдаг гэдэг сүүлийн үед эрдэнэт бичиж байна. За Японд сургалт төгссөн сургалтгаа богино хугацааны сургалтууд төгссөн 3000 гаруй хүн байдаг. Тэрний нэг 7-800 маш идэвхтэй. Одоо энэ тэргүүнээр би сонгогдоод ингээд ажиллаж байгаа. Тэгэхээр Японы тэр туршлага, өндөр технологиг Монголд хэрэгжүүлэхэд манай сургалт төгссөн байгууллага Япон Монголын харилцааг хөгжүүлэх чиглэлд тэдний нөгөө сурсан юм Монголд хэрхэн хэрэгжүүлж байгаад нь одоо туршлагыг хуваалцах, сургалт хийх. Яг энэ утгаараа бол хэрэглэгчийн эрх ашигтай шууд нийцэж байгаа байхгүй. Боловсролын салбарт, татварын салбарт, эрүүл мэндийн салбарт гэдэг. Тэгээ энэ асуудлаараа бид Япон улстай ер нь олон улсын байгууллагуудын идэвхтэй гишүүн бол Монголын хэрэглэгчдийн байгууллага байгаа юм. Аз намхан далайн бүсийн за тэгээд одоо Европын холбооны гэдэг. Тэгэхээр энэ улс орнуудын туршлага Монголд хэрэгтэй. Монгол улс цөөхөн хүн амтай ялангуяа хэрэглэгчийн салбарт томоохон дэвшил гаргах. Японы за би өөр нэг улс нь Германыг хэлэх гэж байгаа. Герман бол маш өндөр технологитой Европын одоо голлох улс хүн шүү дээ. Тийм улс орнуудын их нэг хамтран ажиллах, үүний төр хэрэглэгчийн одоо бодлого үйлдэх томчийг боловсруулах асуудал байгаа. Тухайлбал бид Бэлэгт очиж энэ хэрэглэгчийн байгууллагын үйл ажиллагаа Европын холбооны хэрэглэгчийн бодлоготой танилцж энэ хэрэглэгчийн хуулийг би 2016 онд төслийг боловсруулсан л да. Өнөөдөр батлагдаагүй. Манай нэг худалдаа үйлдвэрлэл эрхэлдэг бизнес холдуу гишүүд маань энд их эмзэг ханддаг. Нотер доргуул болчих. Одоо Европоос ирж байгаа ч гэдэг юм уу. За өөр орноос ирж байгаа юм чинь контейнерээр явсаар бол хугацаанд дуусаад орж ирдэг штеп гэж. Тэгэхээр энэ асуудлыг бид заавал тэндээс авахтай биш. Тэр урт удаага замыг дуулгаад ч гэдэг юм уу. Өвлийн хөдөнд хөлдөө зуны халуунд гисээ тэгээд ингээд ирдэг гэдэг юм бүтээгдэхүүн тэндээс тэрний ихэнх нь одоо чипс ч гэдэг юм уу нэг хүний эрүүл мэндэд ашигтай бус харин ч хөрл учруулж болох ийм хүнснүүд байгаа учраас одоо шоколад говийн шоколад алтан говь мөв гэдэг хангалттай гайгүй сайхан байгаа шүү дээ. Ийм учраас Монголд Монгол тэмээний сүгээр Европын холбоо Испани маш сайхан шоколад хийж шүү дээ. Хотод гэдсийн замын эмчилгээний чиглэлийн юугаар Монгол тэмээний сүгээр, ингэний сүгээр
сахарын диабет хүртэл эмчилж байгаа байхгүй. Тэгэхээр манайд асар өргөн боломж байгаа. Харин бид өвлөрлээд экологийн цэвэр бүтээгдэхүүнээ гадагшаа гаргах хэрэгтэй. Одоо хятад тэр юуны дэлгүүр органик хүнсний дэлгүүрүүд зөндөө болсон ба шүү дээ. Зарим хүмүүс нь Монголоос авчихсан гурилыг аваач тэнтэвээд өөр Монгол гурил гэдэг ингээд зарж яана гэж. Цагаай дээр байна. Бус одоо бүтээгдэхүүн хар гурлын бүтээгдэхүүн ч гэдэг юм уу. Тэгэхээр Монгол бол гадаа зах зээл рүү гарах нэг юм болвол экологийн цэвэр хүнс байгаа байхгүй. Энийг махан тэр одоо Улаанбуудаа Монгол цэвэр хөрсөн дургасан химийн одоо хортой бод зороогүй тэр хүнсний бүтээгдэхүүнээр одоо бага хэмжээний зүйлийг гэсэн боловсруулаад хийгээд бид гаргах шүү дээ. Шисарг нь Францад гаргаж байна. Японд гаргаж байна. Үнэхээр экологийн цэвэр бүтээгдэхүүн, эрүүл мэндийн амин чухал бүтээгдэхүүн, эмийн бүтээгдэхүүн болчихж байгаа байхгүй. Тэрэн шиг бид нар бүгдээр ажиллая л та. Ийм боломж Монгол хүнд байгаа. Одоо телевиз хараа сууж байгаа иргэн танд хөлөмжийн аж ахуй хөгжүүлээд бий болгоод ингээд та хүнстэйхээ аюулгүй байдлыг хангачин, нарийн ногоогоо идчин, барс зах дээрээс ч гэдэг юм уу, ирээний ухааны ногоо одоо хоолндоо хэрэглэж явах шаардлага байхгүй болчихж байгаа байхгүй. Ийм чиглэлээр иргэдийнхээ идэвхийг сэргээе. Цаашдаа бол хүүхэд залуучуудаа бид боловсрол болгоё. Татварын боловсрол гэдэг би татварын дарга байхдаа 5, 8, 11 дугаар ангиудад сургалтын хөтөлбөр бид туршид хийсэн их чухал да. Ер нь татвар төлдөг гэдгийг багасаа мэддэг. Тэрийн шиг хэрэгжилжийн боловсролыг бид боловсролын яамд одоо хандаж байгаа. Хамтраа боловсруулъя. Тодорхой ангиудад хэрэгжилжийн боловсролын асуудал. Одоо энэ ус гэл ингэхэд хаана үйлдвэрлэсэн, хизээ үйлдвэрлэсэн. Одоо ямар найрлагатай юм гэдгийг мэддэг байж хэрэглэх хэрэгтэй байна. Тэрнээс яг таарлцсан юм а ямар ч он сар юм үзэхгүйгээр авч хэрэглэж байгаагаас та өвчин худалдаж авч байна. Та эрүүл мэндэ хордуулж байна. Тийм учраас бүх хэрэглэгчид одоо гар утсаа гэдэг одоо бүгдээр нь нухсаар угаал гар утасны олон одоо програм хамгийн хөнгөнөөс нэгтэл ингээд мэддэг болчлоо. Тэгвэл дэлгүүрийн лангуун дээрээс худалдаж авч байгаа юм а. Уншдаг бол. Юу хамаагүй идчил болох юм аваад тор руугаа шидэхгүй. Өөрөөр хэлбэл тэр бараа бүтээгдэхүүний гарал, үүсэл одоо махч байсан. Сквадрын мах идэж байгаа юм уу? Өмнө говийн одоо мах идэж байгаа юм уу? Эсвэл одоо Улаанбаатарын хажуудлаас ч юм уу ингээд одоо үндэсний бүтээгдэхүүн аваад хэрэглэж байгаа юм уу? Энийгээ мэддэг байх хэрэгтэй. Бүр гадаадаас одоо мах тээвэрлж орж ирэл хийж байгаа. Тэр нь жоохон өөх мах налгалсан сайн мах одоо Австралийн мах ч гэдэг юм уу? Сайн байж болно. Гэхдээ гарал үүслийг бид заавал шаардах эрх Монгол хүн танд байгаа. Ягаад гэвэл та урт настах ёстой. Та эрүүл байх ёстой. Та хүүхдээ гэрүүлээ эрүүл авч явах ёстой учраас энэ хэрэглэгчийн шаардлага бол таны эрх байхгүй. Тэрнээс хэн нэгэн иргэн хэн нэгэн одоо нэгхтэй гэдэг юм уу? Идэвхтэй хүн таны өмнөөс хамгаалах биш. Танд энэ өөрийнхөө төлөө, гэрүүлийнхаа төлөө, улс орныхаа ард иргэдийн төлөө идэвхтэй ажиллах тэр сэтлийг тэр одоо ухамсарыг бий болгоход л бид жаахан ч гэсэн тус нэмэр болгох ийм л зорилготой сайн дурын олон нийтийн зүтгэлтнүүд л одоо хэрэгжилжийн байгууллагад ажилладаг. Танай хэрэглэгчдийн байгууллага цаашдаа хүний нөөцийн бодлого дээр нэлээд анхаарч ажиллаж байгаа хэл та. Бас нэлээд хүчтэй байгууллага болох төлөвтэй л одоо таны ярианаас би ойлгож байна л да. Хүний нөөцийн бодлого дээр ер нь яаж ажиллах чинь цаашдаа яавал одоо жоохон хүчтэй болохоор юм шиг байна. Мэдээж хэрэглэгчийн байгууллагын эдийн сонгуультын дотор залуучуудын эзлэх юу жоохон цөм байгаа, бага байгаа. Залуус маань өнөөдөр энэ асуудлыг бас тэгж олж хараад суух ийм нутагталтай байгаа. Тийм учраас бид иргэд сайн дур олон нийтийн байгууллага залуучуудын дотор энэ хэрэглэгчийн байгууллагыг сурталчлах, ойлгуулах, хүргэх тал дээр бид хүчтэй анхаарья. Хэрэглэгчийн байгууллага залуужуулах шаардлага байгаа. Дээр нь хэрэглэгчийн байгууллагын дэргэд хэрэглэгчийн академи гэж ажилдаг. За энэ бол хэрэглэгч ойроо хэлбэл шинжээч гаргадаг. Шинжээчийн диплом өгдөг удирдлагын академи бусад сургуулиудтай хамтарч ажилладаг. Өөрөөр хэлбэл Монгол хүний төлөө Монгол хүний тэр аюулгүй орчинд амьдарч үндэсний аюулгүй бүтээгдэхүүн хэрэгжилж байгаад хяналт тавьж ажиллаж чадахгүйс тийм мэрэгжлийн хүмүүсийг бид богино хугацаанд бэлдэж гаргадаг. Аймагуудаар очиж сургууль хийдэг. Гэхдээ тэр бол одоо цэвэр олон нийтийн байгууллагын зарчмаар ажилладаг. Төрөөс юм уу ямар нэгэн дэмжлэг авсан бол байхгүй. Зүгээр одоо нөгөө хамтран ажиллах захиалагчтайгаа
гэрээ хэлцээр хийж энэ сургалт багш нараа ажиллуулдаг юм байна. Энэ тогтолцоогоо бид илүү одоо өргөжүүлж ерөөсөө эхлээд одоо 21 аймаг цаашдаа сумдад хэрэглэгчийн болсон хүчнийг бэлтгэнэ. Тэндээс идэвхтэн сонгуультнаа гаргаж ирж тэр сумын, тэр аймгийн, тэр салбарын ард иргэдийн маань ажилтнуудын эрүүл амьдрах, хүнсний аюулгүйдээ хангах тэр нөхцөлийг энэ одоо манай бодлогоороо одоо бидний цааш нь дараагийн гол бодлогоороо хэрэгжүүлнэ гэж бодож байгаа. Энд бол залуучуудыг идэвхтэй бодож байгаа. Тэгэхээр одоо Монгол залуучууд их орончид байх ёстой. Хэрэгжлийн төлөө өөрийнхөө эрхийн төлөө тэмцдэг байх ёстой. Өөрийгөө эрх ашигла хамгаална. Тэрнээс Оюунбаатар гэж хүн очиод танай одоо идэх хоолны чанарыг шалгаад ингэх болцоо бол байхгүй учраас бид ийм одоо хөдөлгөөнийг Монголд бий болгож одоо экологийн цэвэр бүтээгдэхүүнээр улс орноо бүрэн хангахад бүх хүнийг л одоо хөдөлгөөнд оруулж идэвхтэй болгох чадах юм бол Монголын 3 сая хүн 10 сая болно. Хүн амын маань наслалт уртснаа. Ерөөсөө хүний наслалт эрүүл байх асуудал бол хоол унднаас шалтгаалж байгаа шүү дээ. Тийм учраас бид залуучуудын руу харсан хүний нөөцийн бодлого, хэрэглэгчийн одоо бодлогоо идэвхтэй явуулахаар ингэж зорилт тавьж байгаа. Энэ төрийн дэмжлэг бас чухлаа. Манад бас нэг ийм зүйл ажиллагдаад байдгийн энэ холбоодууд иргэний нийгмийн байгууллагууд байгаа шүү дээ. Аль нэгin чаас нэг заавал нэг 2 хуваагдсан асуудлууд яваал тарлаа, бутглаа, нийллээ нэг ойлголцохгүй юмнууд. Танаа дээр бас нэг юм 2 хуваагдсан асуудал явагдаад бас энэ нэрээ эцлэгтэн шийдэгдсэн үү? Юу болсон? Энэ шийдэгдсэн л дээ. Ер нь 2008 оноос хэрэглэжийн байгууллагт бас зөрчил гараад салбаруудын хэрэглэжийн байгууллага улс төржилт ус орж ирээд ингэсэн. 2016 оноос энэ чиглэлийн асуудал дээр бид төвхтэй ажиллаж 2016 онд салбарууд гэдэг одоо ингээд манай том салбар улс ардын аж ахуйн салбарууд байна шүү дээ. Тэр боловсролын, эрүүл мэндийн, дэд бүтцийн ч гэдэг юм уу ингээд санхүү аудитын байгууллагын чиглэлийн хууль эрх зүйн гэдэг ингээд салбаруудын хэрэглэгчийг энэ салбарууд байгуулсан байсныг бид нэгтгэхэд Монголын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах нийгэмлүүд үндэсний холбооны бүтцэд оруулсан. Ийм учраас одоо хэрэглэгчийн байгууллагууд ямарваа нэгэн улс төрдсөн юм уу намчрахсан ийм зөрчил бол бүрэн арилсан. Энэ утгаараа бол Монголын хэрэглэгчдийн байгууллага бол хүчирхэг болж байгаа. Бид бодлого чиглэлээ гаргаад жилийнхэн хөтөлбөр бодлого гаргаад энэ одоо нэгдсэн ийм үйл ажиллагаа явуулж байгаа. Газар янз байгаа л да. Зарим аймагт бол сулхан аймагуд их бий. Идэвхтэй ажиллаж байсан хүн өндөрөөс идэх хурдгалсан эрүүл мэнд бус тэмнасаа болоод ажил өөр гүйцэтгэхгүй болоод тэрийг одоо залгаж авсан хүн маань идэвхтэй ажиллаагүй юм тохиолдлууд байгаа. Бид бол ямар нэгэн тийм бодлого чиглэл өгдөг болохоос биш санхүүгийн дэмжлэгч юм бус тийм өгч чадахгүй. Гол нь аймаг орон нутаг сумтайгаа сайн ажиллаад тэднээс дэмжлэгийг аваа гэдэг. Тэгэхээр зарим газар бол нөгөө улс төрийн намаас харьяалаач гэдэг юм уу дэмжлэг сул байгаа юм тохиолдлууд би энийг бол одоо бид нуухгүй цаашдаа энэ бодлогоо илүү зохицуулж боловсруулж ажиллах ёстой. Тэгвэл хэрэглэгчийн төлөө сэтгэл зүрхээрээ зүтгэж байгаа энэ одоо хамгийн аймаг нийслэлийн түвшинд ажиллаж байгаа 1000 гаруй хүн байна. Улсын түвшинд ажиллаж байгаа. За бүр анхан шатны сумдад ажиллаж байгаа 11 мянган орчим хүний бүртгэл бид гаргаж сая бүх хүмүүстэйг харьцсан 30 жилийн өмнө талд тэр энэ хүмүүсээгаа дэмжлэг тэгээ цаашдаа улам өргөжүүлэх л одоо бидний бодлого байна. Таачаа бас нэлийн олон сонгуульд ажилтаа штэ. Энэ төрлийн бүс байгууллагууд тийм ээ. Тэгэл одоо энэ иргэний нийгмийн байгууллагууд одоо ажил нэгдэг чинь одоо сэтгэл зүрхээрээ цалин хөлсгүй одоо тэгэл ажиллаа явна штэ. Энэ юу н хэцүү биш үү? Хэцүү л дээ. Энд бас үнэхээр одоо тэр өөрөө тэгж ажиллахаас гадна бусад хүмүүсийг тэгж ажиллахыг шаардна гэдэг бас хэцүү. Хурал зарлан, асуудлаа ярина, төлөвлөнө, тодорхой үүрэг даалгавар өгөөд ингээд ажиллана. Одоо бид хэрэглэгчийн сонин гэхэд л сар тутам гаргаж ирсэн. Зарим тохиолдолд санхүүжилтийн асуудлаас болоод байхгүй болчихж байгаа. Орон нутагт хэрэглэгчийн сонин эцэд зарахгүй бид нар одоо идэвхтэй хэрэглэгч нараа дамжуулаад өргөхээр ингэж зорж байгаа. Ер нь бол иргэний нийгэм төрийн бус байгууллага бол хүний идэвх санаа ашиглагаас шалтгаалж байгаа. Хүнд ажил,
Тийм учраас хүн болгон тэр рүү ордог. Цалин мөнгө нэгсэн ийм асуудалч амьдрал дээр гардаг. Тэгээ бид бол гол нь бол зохицуулж байна. Тэгээд ихэнхдээ хүний хувийн Германаас өөрийнхөө офис, өөрийнхөө одоо ажлын байран дээр нэг зохион байгуулж ингэж ажилладаг. Тэгэхээр зарим газар бол заскаас мөнгө авчдаг ч гэдэг юм уу, тийм буруу ойлголт байдаг юм билээ. Тэр нь аль ч байгууллага иргэн нэг юм дээр бол бид сэтгэл зүрхээрээ л улс Монголон Монгол хүн таны төлөө гэсэн энэ уриал озонтой л ажилладаг. Цаашдаа энэ тал дээр бол төр зэгтээ илүү яатан ойлголцож хамтын тэмцлэр энэ том зорилтуудыг шийдэх болцоотой гэж ингэж бодож байгаа. 2016 оноос хойш улс төрөөс нэг жоохон хөндөрлөлөө та. Энэ хугацаанд юу хийж амжуулав та? Тэгэхээр улс төрөөс хөндөрөх гэдэг нь харьцангуй төрийн ажлаас бол жоохон хөндөрсөн. Төрийн ажлаас. Тий. Төрийн бус байгууллага өөр хариуцлага бол надад тэргүй одоо би заримаас нь жаахан чөлөөлөгдөх юм уу ачаалаа багасгах гэсэн бодлого байдаг. Гэхдээ тэр болгон бас боломжгүй. Энэ дээр байх улс төрийн 3 дахь том хүчний одоо хувьд дэд дарга нь байсан Ганбаатар өтер дэд дарга Монголоор давсгална. Өнөөдөр зөөний төвийн хүчин нэгтгэж улс орны арчимтай хөгжүүлэх бодлогын үндсэн дээр бид нэгдсэн. За энэ хугацаанд бидний хийсэн хамгийн том ажил бол Монгол улсын 5 дахь үндсэн хуулийн төслийг боловсруулсан юм. Энэ хоёр даргын санаачлагаар би ажлын хэсгийг хангалаад Монголын нэртэй хуульч шарав дурж одоо улс төрчид удуулж гэдэг юм ингээд залуучууд ороод бид энийг боловсруулад Монгол улсын 21 аймаг 200 орчим сумаар явсан шүү. 60,000 км гээд дэлхийг нэг бүтэн тойрсод тэнцэх хэмжээнд тийм замыг тулсан байна. Майхан тунтаал, машин давтаал. Тэгэл одоо хуулийнхаа талаас тайлбарлаад саналын авал. Одоо өнөөдөр манай ерөнхийлөгч Дангар өргөсөн ерөнхийлөгч бол энэ үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах шинжлэх шаардлагатай. За энэ хуулийн гол заалтууд бол 2 шатны парламенттай байх. Ингэх юм бол авилга хайлах бол аль нэг бүлэглэлийг өртөхгүй болчих жоох байхгүй. Дээшдний парламентыг бидний яаж хийсэн гэхдээ зэрэг 21 аймаг 300 сумаас нам бусаар дээшдний парламентыг байгуулах. Одоо энэ ажиллаж байгаа их хурл гэж байгаа шүү дээ хуучин баг хурл. Энэ нь бол намынхаа шугамар одоо профессионал арч байдаг юм. Мэргэжлийн хүмүүс. Тэрнээс өнөөдөр шиг нөгөө арилжаа 8 хийдэг, бизнес эрхэлдэг, нөгөө сонгуулийн үеэр мөнгө тарааж чаддаг. Идэвхтэн сонгуулийнхаа одоо ажилтнуудыг санхүүжүүлж чаддаг хүмүүс гэдэг утгаараа биш. Одоо үнэхээр өнөөдрийн бас бүтэц маань их хурлын бүтэц маань ингээд хууль боловсруулна гэхэд бас чамлагдахаар байгаа байхгүй. Эдгээр муу нэртэй шөмжилд ордог гэсэн нөгөө лундаа жанцсан нямд орж хоёр чинь өгүүлэгдэж байгаа байхгүй. Тийм учраас бидний хийж амжуулсан ажлууд бол нэлээд өргөн бий л дээ. Тэрний дотор бол одоо энэ хэрэгжлийн байгууллагын салбарт бол бид бас баггүй ажлыг хийж ирсэн. Хөтөлбөрөөр хэрэгжүүлсэн, дүгнсэн. Зөвхөн одоо тэр он гарсаар бид нэг 11,000 хүнтэй л утсан холбоонд болоос заримд нь 2-3 удаа ирж байгаа. За танах ямар санал байна? Одоо хэрэгжилчийн хууль улсын хурлаар хэлцүүлэхэд та ямар санал өгөх вэ? 16 онд энэ хуулийн төслийг хэрэглэхэд 3,000 хүнээс бид явж санал авсан шүү дээ. Зөвхөн Сүхбаатарын талбай дээр зогсоод бичгээ санал авах бол нэг хэрэг. Төв аймгийн одоо бүрэн сумд очиод за та хэрэглэж яв гэдэг газраас би санал авчих шүү дээ. Ямар юу хүсэлтэй байна, ямар сонирхолтой байна уу гэдэг. Хүн болгон өөрийнхөө саналыг хэлж байгаа. Тэр бүгдийг бас бид нэгтгэхэд хуулиндаа тусахыг бодсон. Энэ бол Европын холбооны бас дэмжлэгтэйгээр бид ийм ажлыг 16 оноос л хийсэн. Тэгээ бидний бас хийж байгаа ажил, санаачилж байгаа зүйл бол баггүй. Өөрсдийнхөө бор зүрхээр, өөрсдийнхөө одоо 5-3 төгрөгөөр бензин шатхуунаа шийдээд ингэ явдаг. Байгууллагын хувьд бол манайх бас тодорхой хэмжээгээр үр дүнд орж байгаа. Өнгөрсөн жил манайхаас хөтөлбөрийн гавьяат ажилтан төрсөн Төв аймгийн хэрэгжлийн байгууллагын салбарын одоо дарга яг хэрэгжлийн салбарт 30 жил ажилласан Дом хорол гэж үнд гавьяат зүтгэлтэн цол өгсөн. Одоо нэг юуны салбарын одоо гавьяат гэсэн юм алдар цолыг өрсөн. Одоо 30 жилээрээ бас бид энэ сайн дураараа бор зүрхээрээ зүтгэж байгаа хүмүүсийн маань энэ хэрэгжлийн байгууллагын 2 удаад тэргүүлж ажилласан хүрэл цөх ерөнхийлөгч ус гарч байгаа гэж бид бодож байгаа. Гарна.
цаашдынхаа ажил хөдөлгөөнийг бол одоо энэ засгийн газартай хамтран хэрэгжүүлнэ. Өнөөдөр ковидын асуудал хэрэглэхийн асуудал шүү дээ. Монгол хүний амьд явах эрх, эрүүл байх асуудал. Вакцины асуудал хэрэглэхийн асуудал шүү дээ. Энийг илүүтэй сайн судлах, энэ лаборатори, энэ эрдэмт судлаачид нь бидэнд дутагдaltaй байна. Хэрэгжийн байгууллагын үгийг саналыг засгийн газар сонсдог байх хэрэгтэй. Засаг даргаараа сонсдог байх хэрэгтэй. Тэгж байж Монгол хүний төлөө энэ төр засгийн бодлого үйл ажиллагаа яв. Тэрнээс хэрэгжийн байгууллага үүсгдэг. Би одоо эрх мэдэл албан тушаал автсан учраас хэрэглэгчийн асуудал гэж одоо юу яриад байгаа юм бэ гэдэг ингэж ярих тийм хүн бас амьдралд таард юм билээ. Би бол одоо шатар сайдыг хийсэн. За тодорхой хугацаанд эрүүл мэндийн сайдын ажлагч авсарч хийсэн тэр үеж улаан бурхан гараад битж өдөр шөнө эмнэлгүүдээр явж тэн дээр ажлын байран дээр нь эрүүл мэндийн салбарынхаа тэргүүний ажилтнууд тэрийг шагнал болгож байна шүү. Тэр жилд анх удаа олимпиад 51 тамирч орсон. 10 хэдэн төрлөөр. Өнөөдөр Токио олимпиад хэдэн орох юм бэ? Олимпийн төрөл зүйл бол нэмэгдүүлж байгаа гэж би сонссон. Зүгээр Монголын түүхэнд Лондонд 29 орсон байхад бид нар Бразилийн Рио де Жанейро олимпиад 51 тамирч оролцуулж ингэж явсан. Шин спортын одоо гавьяатуудыг бид төрүүлсэн. Бодибилдинг нөгөө зодооны юу ч гэдэг юм уу, бүр арадо спортын ч гэдэг юм уу. Маш олон төрлийн спортын бид мастеруудыг гавьяатуудыг бий болгосон. Өөрөөр хэлбэл спортын хөгжлийг нэлээд өргөтгсөн. Тэгээ энэ охин бол бас ерөөсөө л хэрэглэгч чин төлөө энэ одоо Монгол хүний төлөө хийж байгаа ийм өргөн дэлгэрэл ажлууд энийг ч гэсэн өнөөдөр хүртэл бид үргэлжлүүлээд хэрэгжүүлээд явж байгаа. За 2 нам нэгцээ. За 2 нам нэгцэн асуудал дээр одоо танаас зөв буруу гэж ямар асуулт танаас ер нь юу яг ямар үзэл баримтлал дээр нэгдээд нийлв. Тэгэхээр энэ зүүн төвийн бодлого дээр бид нэгдэж байгаа. Монгол Ардын нам 150 нам, Монгол Ардын хувьсгалт нам 150 нам. Яагаад салсан бэ гэдэг асуудал гарч иж байна. Салсан юм бол яагаад нэгдсэн бэ гэдэг асуудал байна. Яагаад салсан гэхээр оюутлагын асуудал бол төлхөр болсон. Мэдж байгаа. Инквайр гэж 51% нь Монголын ард түмэнд авч үлдэнэ гэж зүтгэсэн. Америк элчин сайд энэ дур үсэж нус загтал хүртсэн нийгэм дийл болсон шүү дээ. За нөгөө талаас манай тэр үед удирдлагууд ардын намын удирдлага Монгол ардын хувьсгалт намын удирдлагууд барууны бодлогыг илүүтэй барьж эхэлсэн юм. Нэлээ олигарх одоо тийм хөрөнгөлөг бүлгэлэг хүмүүс нэлээ нээлж нам хоорондын тамтсан явуулсан. За энэ дээрээс гол зөрчил үүссэн. Дээр нь одоо Монгол ардын хувьсгалт намын уламжлалаа, үнэт зүйлээ хадгалъя гэсэн юм асуудал. За одоо 10 жилийн дараа энэ асуудал байхгүй болсон юм уу гэл. Тодорхой хэмжээгээр байхгүй болсон. За 2018 оны 12 сарын 27-нд бид Сүхбаатарын талбайд 30,000 хүний жигсаал хийсэн. Та бүхэн маш сайн санаж байгаа. Өвлийн үед. Манан дэглэмийн эсрэг. Манан дэглэмийн эсрэг. Бүр нэр зааж угаад хийсэн. Би өнөөдөр одоо хүний нэрээ яг уу 2019 оны 1 сарын 10-нд мөн энэсээ илүү том жигсаалыг бид хийсэн. 5 гишүүнийг жилдэг. Би тэр жигсаалыг яг гардан зохион байгуулалтч оролцсон. 20 арын төрийн бас байгууллагууд орж ирсэн. Монгол ардын хувьсгалт намын олон зуун гишүүд ирсэн. Олон мянган гишүүд ирсэн. Ийм том тэмцлийг эхлүүлж манан дэглэм буюу 2011 онд 9 онд нөгөө нам салахад хүргэсэн тэр бүлэглэлийг төр засгийн эрхнээс зайлуулсан. За Монгол ардын намын залуучууд хүрэлцэх тэргүүтэй оюун эрдэнийн залуучуудын энэ хүч ардын намын удирдлагад гарч ирсэн. Энээс хойш бол манай хоёр намын хоорондын холбоо сэргсэн. Ил далд олон зүйл яригдсан. За би энд нэг нууцыг задлж байна. Нууцыг задлах гэхээр хүмүүс гэсэн гэсэн. Би хүрэлцэх ерөнхий сайдтай хамт хүрэлцэх улсын хурлын гишүүн бид хамт нэг танхимд байсан. Ерөнхий сайд болгонгос би ороод гар бариад ганцхан зүйл хэлсэн. За одоо хоёр нам хамтрах ийм боломж байна. Та бол одоо бас шудрах эх оронч энэ Монголын ард түмний нийтэр хүлээн зөвшөөрдөг. Үзэл бодлоо шулуухан илэрхийлждэг Монгол эд зэргийн хүн. Тийм учраас та инквайр дарахтаа уулз магадгүй шатар сайд байж болно. Энэ албан тушаалд авчих. Тэгээ хамтраад намаа нэгтгэж ажиллая гэсэн. Маш чухал санаа байна.
би судлая гэсэн. Тэгээд энэ бол одоо 18 9 оноос хойш 2 жил арай хүрсэнгүй шүү дээ. Ингээд хамтын ажиллагаа бол эргэж сэргсэн, харилцан итгэлөө сэргсэн. Энэ тал дээр одоо гол нам дамжсан олигарх бүлэглэл маань намын эрх мэдлээс, төрийн эрх мэдлээс ихэнх нь би бүгдээрээ гэж хэлээгүй шүү. Ихэнх нь зайгаа тавьсан. Цаашдаа улс төрийн бодлогод ийм идэвхтэй улс дамжсан гадныхны одоо гар хөлөөлж олигарх бүлэглэлд үйлчилж офшорт Монголын газрын дорх баялагын аваач нуух хулгайлдаг тийм одоо бүлэглэлийн хүч эрс суларсан. Яг ийм үе дээр бид хамтрах ёстой. Үнэхээр л Монголоо эрчимтэй хөгжүүлэх гэж байна. Би түрүү дээд хууль хэлсэн те 5 дахь үндсэн хууль. Энэ хуулийн үзэл санааг авъя. Байгаль газрын дорх баялаг бол нийтийн биш. Монгол хүний дундын өмч байх ёстой. Энэ бол зарчмын асуудал. Ерөөсө 24 оноос хойш 4 удаагийн үндсэн нь ард түмний онцгой өмч гэж заасан. Гэтэл нийтийн өмч. Нийтийн зам талбай, нийтийн жорлон гэдэг шиг. Нийтийн өмчийг гэсэн энэ тодорхойлолтоор өнөөдөр газрын баялагын маргаан гарах юм бол шууд олон улсын арбитр дээр энэ хятад хүний зөв шүү дээ. Ягдвал танай юм чи нийтийн байна. Энэ Америк хүний шиг тийм үү Канадын хөрөнгө оруулагч зөв байна гэдэг. Бид нөгөө Маттын нөгөө ураны ордыг маш том ямар эрс орс үлээ. Одоо би бас мартсан байна. Олон улсын арбитртэй заргаалтж байсан шүү дээ. Бид зүгээр шихуу $100,000 ч зүгээр тэр юг өгчөөд 100 сая долларын өрөнд өгчихсэн байна. Монголын баялагийг зүгээр авчихаа буцаад өгөх боллоорээд хэдэн одоо 100 сая тэрбум доллараар үнэлээд буцааж авах гэдэг ийм юм болж байгаа. Тийм учраас чи Монголын ард түмний дундгийн өмч, Монгол хүн болгоны өмч. Ялах гөтөө хөөгдөж бай, 80 настай бууралж бай тэрний өмч гэдгийг бид гаргад тавьж өгөх ёстой. Ингээд төрийн тогтолцоогоо эрүүл болгох ажлыг одоо бид хийж эхэлж байна гэж ингэж ойлгож байгаа хамтарсан. Үнэхээр эрүүл болгож эх оронч Монгол хүний гэсэн төрийн бодлогын тулгуур бодлогоо хийж чадах юм бол Монгол улс 3 сая хүнтэй дэлхийд тосгүй байгалийн баялагтай. Энэ Альтцэс, Нүүрс, Кокс тэгээд одоо тэр молибден тийм үнэт металч гэдэг юм. Энэ дэлхийн аль ч улсад нэг хүнд ногдох юм ариун баялаг байхгүй шүү дээ. Зөвхөн Монгол хүнд байгаа байхгүй. $30 тэрбум гадаад офшорт хийчихэд өнөөдөр $30 тэрбум гадаад өртөө суужиж болохгүй. Өрийн менежмент хэрэгтэй. Бид ажиллах хэрэгтэй. Бүх хүмүүс санаа нэгдэж зүтгэх хэрэгтэй. Магадгүй бид нэг намчрахлагуугаар, талцлагуугаар, ман гэж хэлгүүгээр нэг 3 жил, 5 жил Монголынхон төлөө ажиллавал Монгол юу одоо нэг Арабын баян орнууд байтугай, Скандинавын өндөр хөгжилтэй орнууд байтугай. Би нэг зүйлийг хэлье. 2003 онд би улсын хурлын гишүүн байхдаа баялагын сан байгуулахаар одоо энэ баялаг ордуудын 30%-аар баялагын сан байгуулах гэж. Энэ боловсрол эрүүл мэндэд зарцуулах ийм сан байгуулъя гэдэг саналыг улсын хурлын эдийн засгийн байнгын хооронд тавьжсэн. Тэрнээс хойш одоо энэ дээд хууль боловсруулах гэдэг миний одоо энэ өнгөрсөн хугацааны одоо нэг 14-5 жилийн те миний амьдрал бол энэ баялагийг л Монгол хүн болгонд шударга оногдуулах, баялагын сантай болох энийг боловсрол эрүүл мэндэд зарцуулах асуудал. Энэ дээд хуулийн үзэл санаа чи юм байж байгаа. Тэгэхэд Норвеги улс баялагын сан нэг 20-30 тэрбум доллартай л байсан байна. Одоо $1 триллион явж байна. Тэр баялагын сан төсөв биш шүү дээ. Тэгээд цаашдаа Монгол улсын хөгжил, Монгол хүний хөгжил, тийм Монгол хүний боловсролын асуудал, эрүүл мэндийн асуудлыг баялагын сангаас шийдэг. Та бидний татварын мөнгөөр тэр биш. Одоо бид татварын мөнгөөр санхүүжүүлж байгаа шүү дээ. Нэгэнт энэ оюутлогоо, таван толгой, цагаан сувраг одоо асгах гэдэг юм. Энэ баян ордоос анхны миний санал 30% байх хэрэгтэй. За магадгүй зардал мардлын яваа тэрнээс багч байдаг. Энэ баялагын сангаа монголчууд их юм бол 3 сая хүнтэй шүү дээ. Хэдэн 100 сая хүнтэй тэр хүмүүнтэй улс орнууд биш байхгүй юм Монгол. Маш түргөө хөгж. Ийм болцыг нээхийн тулд хоёр улс төрийн хүчин нэгдсэн юм аа. Энийг харааж өрөөж байгаа, таалагдахгүй байгаа хүн байгаа бах. Гэхдээ та сайхан амьдрах, баялагтай эзэн болох боломжийг бид бий болгосон. Магадгүй одоо юу гэдгийг цөөнгөө хүмүүст бас хүсэл сонирхол зорилгод нь нийцэхгүй байсан ч гэсэн өнөөдөр Монгол улсын эрх ашиг нөгөө бид эвтэй байхдаа хүчтэй. Бүгдээрээ нийлж хамтар зүтгэж чадвал Монгол улс
эрчимтэй хөгжин дэлхийн нөгөө шилдэг 30 орны нэг болно гэсэн зорилт дэвшүүлж байгаа. Тэр бол биелэх боломжтой гэж үздэг. Хагарч хэвдэж талцад дайсаг нь бол өнгөрсөн 30 жилийн түүх. Алстаа харуул Монгол улсын бутрал, задрал гадны одоо манжиитын колони улсан улс орны нутаг дэвсгэр газар нутгаан хоёр хөрштэй алдсан. Энэ энэ гашуун одоо юу давтагдах аюултай байхгүй. Тэрнээс гарсан улс төрийн том бодлого бол энэ гэж би харж байгаа. Танай 91-ийн байгууллага шудраг өргөслийн хэрэгжлийн төлөөх газартаа ер нь хэр уялдаатай ажилтдаг вэ? Энэ шудраг өргөслийн хэрэгжлийн төлөөх газар бол засгийн газрын агентлаг. Бид олон жилийн хүрээнд хамтран ажилладаг. Хамтран ажиллахаар ийм бодлого чиглэлдээ тусгацсан. Тэгэхдээ энэ ажил маань жоохон тийм цаг үеийн шин чанартай бид түрүү махны асуудлаар ярьсан ингэж ажиллаж байгаа. Цаашдаа энийг илүү өргөө хүрээнд ажиллах, зарим үүргүүд нь хэрэгжилжийн байгууллага, төрийн бус байгууллага дээр шилжих ийм байх нь илүү үр ашигтай, зохимжтой гэж үзэж байгаа. Шудраг өргөслийн хэрэгжлийн төлөөх газар маш цөөхөн ажилтнуудтай. Энэ Монголын улс орон даяар байгаа бизнесийн салбар, аж ахуйн салбаруудыг шалгах, үнэлэлт өгөх, хариуцлага тооцох үндэ бэрхшээлтэй. Тийм учраас хэрэглэгчийн байгууллага, төрийн бус байгууллага, шудраг өргөслийн хэрэгжлийн төлөөх газар за мэрэгжлийн хяналтын үйл ажиллагааг уялдуулан зохицуулсан Шатар сайдын уялаа дор байдаг тэр хоёр агентлаг шүү дээ. Манайх бол бас удирдлагын байдаг. Энэ үйл ажиллагааг шин шатанд гаргах ийм төрлийн бодлого хэрэгтэй. Ингэж чадвал бид цаашдаа илүү үр ашигтай ажиллана. Тухайлбал бизнесийн салбарыг төвөгтэй шүү дээ. Одоо бензин тойрсон маш том маргаан явж байна. Улсын хурал дээр бензин орлуулагч холсон гэсэн асуудлууд ярьж байна. Энэний цаа талд нь нефт импортлж байгаа компаниудын хоорондын зөрчлүүд байдаг. Нефт борлуулж байгаа компаниудын хоорондын зөрчлүүд байдаг. За дээр нь нефтийн чанар, бүтээгдэхүүний чанар. За тэрэн дээр олон улсын стандарт нийцсэн гэж байгаа. Одоо тодорхой хэмжээний олигч одоо бодисууд бензиний октав ээжлэгч гэдэг байдаг юм байна. Тэгээ энэ дээр манай нэгдсэн стандарт байхгүй. Хүчтэй ажилтдаг лаборатори байхгүй. Тэгэхээр энэ асуудал дээр шийдэх ёстой болохоос улсын хурлаас хууль гаргаад тийм төрлийн одоо курсинч гэдэг юм уу нефтийг оруулахгүй тимийг одоо оруулна гэж шийдэх боломж байхгүй юм байна. Энд бол стандарт хэрэгтэй, маш хүчирхэг лаборатори хэрэгтэй. Ер нь импортын бүх юм дээр бид лабораторитой байж өндөр орчин үеийн лабораторитой байж энэ Монгол хүнийхээ эрх ашигыг, амь насыг, эрүүл мэндийг хамгаалнаа. Энэ бараа бүтээгдэхүүн олон улсын стандарт чанарт нийцсэн байх болно. Тийм учраас зоригтой хөрөнгө гарах асуудлууд бол лабораторид байна. Хэрэглэгчдийн байгууллага ер нь улс төрөөс ангид ажиллах хэрэгтэй байх тийм үү? За үүн дээр тав хүмүүс маань ер нь хэр анхаарч ажиллаж байгаа. Тэгэхээр хэрэглэгчийн байгууллага чи өөрөө улс төрийн намын дэд дарга байсан хүн тэгээд хэрэглэгчийн байгууллага толгойллоо гэд. Яг хуу Шатар сайд Шатар сайдаас өмнө би хэрэглэгчийн байгууллага авсан 14 оноос одоо Батын захирч байсан Батбаяр өдөрдөж байсан нэрээс хойш авч ажиллаж байгаа. Бид бол улс төрөөс ангид ажиллах тийм зарчмаа дөрмөндөө суулгаж ингэж ажиллаж байгаа. Хэрэглэгчийн байгууллагын аль шатны одоо идэвхтэн сонгуультанд тавиад аль нэгэн улс төрийн намын асуудал ярээгүй. Тиймдээ ч өнөөдөр хэрэглэгчийн байгууллага Монголын нэлээд хүчирхэг олон нийтийн байгууллага болж чадсан. Баярлалаа танд. За баярлалаа. Нэвтрүүлэг урилгын минь хүлээж авч нэвтрүүлэгт минь хүрэлцэн ирж орсон танд маш их баярлалаа. Таны цаашдын ажил болоод амьдралт нь өндрөөс өндөр амжилтыг хүсэмээр байё. Их баярлалаа. Үзэгчтэй одоо тэгээд орчин тойрон ирээдүгөө өөдрөгөөр харж ирч хүчтэй ажиллаж амьдраарай гэж уриалах байна. 100 асуулт нэвтрүүлгээ маань энэ удаагийн дугаар ийхүү өндөрлөж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор Монголын хэрэглэгчдийн эрх ашигыг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооны ерөнхийлөгч, хүний эрхийн хуульч Цэрэнташин Оюнбаатар хүрэлцэн ирж орслоо. Та бүхэнтэйгээ дараагийнхаа нэвтрүүлгээр эргээд уулзтлаа. Түр баяртай.